За тэгэл хууль хэрэгжихгүй байна л гэдгийг за яг давтаж хэлээд яах вэ? Бодит байдлыг ингээ харагдаж байна. За энэ үндсэн хуулийн дээр байгаа заалтаа энэ одоо налах багнуур гэдээ ярьж байгаа энэ яаж ямар шүү байдлаар тойрч хууль зөрчихгүй үндсэн хууль зөрчихгүй шийдэж байгаа вэ гэдэг дээр нэг тодруулга авчи үндсэн хуулинд аймаг нийслэл сум дүүргээс бүрднэ гэж заасан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг хариулт авъя. За хоёрдугаарт энэ одоо улсын зэрэгэлтэй хот. За тэгээ энэ дээр нөгөө дархан Эрдэнэт ч одоо хасж байна. Энэ одоо ямар учиртай? Миний бодоход бол энэ дархан Эрдэнэтээс эхэлчүүл бүр болохоор санагдаад байгаа юм. Тэгээд энэ дээр дархан Эрдэнэт биш тэрийг хасж агаад налах багнуур гэдээ явж байгаа нь одоо ямар шалгуураар ямар одоо байдлаар энэ асуудлыг шийдчихвэ гэдэг. Тэгээд одоо налах багнуур дээр хэрэгжүүлж үзэж байгаад ингээд шийдъя гэд. Одоо туршилт явуулах гэж байгаа юм уу? Ер нь яах нь ийх нь гэж харах гэж байгаа юм уу? Тэгэхээр саяхан над энэ улсын их хурлын гишүүн Ганбатын Очирбатаас налахын иргэдтэй уулзсан чинь энэ одоо хуулиудаа маш их хүлээлттэй байгаа юм байлаа. Налах багнуурын дэмжиж байгаа юм байлаа. За тэгсэн нөгөө баг хангаа нь бас дагуул хот гэд явж байгаа биднийг бас яагаад ингэж орхичваа бид нар адилхан л нэг алслагдсан дүүрэг гэдэг ийм асуудал ярьж ийн гэд надад бас үг дайж илээ. Тэгэхээр энэ дээр нэг хизэнээс сэргичгүй яах вэ гэдэг дээр нэг тойм хариулт өгчөөч. За саяхан энэ Монгол улсад бас 10 гаруй тосгодууд байгаа. Тосгоны захирагчийн албатай ингэж ажиллаж байгаа. За нэг сумын баг гэд ингэж явж байгаа. За тэгсэн чинь нөгөө нэг сумаасаа олон хүн амтай болцсон. За тэгээд тэн дээр нөгөө нэг захирагчийн ажлын албанд нь төрийн захиргаа төрийн чиглэлийг хэрэгжүүлж байгаа албанд тушаалтангууд нь бол байхгүй. Жишээлбэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын одоо Дулаан хаан тосгон дээр гэхэд татварын асуудал, газрын асуудал, малын эрүүл мэндийн асуудлаа шийдэх газар байхгүй. Ингээд сум руу очичдаг. Тэгээд суман дээр очихоор нөгөө тосгоны иргэдэн дургу тэгээд асуудлаа шийдвүрх гэж нэг одоо шат амжилга нэмэгдсэн юм хөндөрлөд үүсэж байгаа. Тэгэхээр энэ Сэлэнгэ аймгийн Аршаант хэрх Түнхэл Номгон Бугант одоо Дулаан хаан энэ тосгодууд дээр яг энэ асуудал одоо адилхан байгаад байна л да. Тэгэхээр энэ хуулийн одоо хүчингү болгож байгаа заалтуудаасаа бусад хууль нь хэрэгжээ цаашаа ингээд явж иж болох уу? Энэ дээр нэг ийм одоо албан хариулт авчмаар байна. За тэгээд дараа нь тодруулъя. За амар сайхан сайн хариулъя. За Тугаан гишүүний асуусан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд яг одоо нөгөө эрх үүрэг шилжилтийг үндсэн хууль болон бусад хуультай эрхэн нийцүүлж байна гэдэг. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тэр дундаа одоо засгийн нутагт сүлжээний нэгжийн тухай хуулийн 69 дугаар зүйл заасан дагуу одоо чиг үүргээ шилжүүлэх юм байна. Тэр энэ дээр ямар нэгэн тийм зөрчил гарахгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хот байгуулах тухай хууль өөрөө бас зарим чиг үүрэг яаж одоо хэрэгжих вэ? Ямар эрх үүрэг нээгдэж байгаа гэдэг дээр бас одоо тодорхой заагаад өгсөн байгаад байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт яагаад одоо энэ дархан Эрдэнэт орхон бусад хотууд хасагдчихваа гэдэг. Яг гоо түрүүн би хэлсэн 90-ийн хууль явах ёстой гэж. Гэхдээ энэ аймаг орон нутаг засаглалынхаа нэгжүүдийн санал зөрөлдөөнтэй байдал ялангуяа одоо тэндээ сонгогдсон зарим одоо орон нутгийн удирдлагууд, улсын хурлын гишүүдийн байр суурь бас энэ хэлийн цэцгийн маргаантай асуудлууд, нутаг засгийн нэгжийн хил элбэр газартай холбоотой асуудлуудыг зэгцлэхэд бас цаг хугацаа шаардлагатай байна гэдэг өөрсдөө саналуудаа гаргаж байгаа учраас энийг одоо шууд хүчээр хийгээд явах боломж байхгүй байна. Энэ налах багнуур хот бол өөрсдөө боломжтой гэж үзэж байгаа учраас туршилт ихээсээ дөрвөлээд ер нь хэрэгжүүлээд бид нэг жишг болгоё гэж. Бүрэн боломж байна гэж харж байгаа. Ингээд дараагийн хотод явах хэрэгтэй. Гуравдугаарт бол энэ хар хорин болон хүмүүн хотууд бол өөрсдийн эрх зүйн одоо орчин бүрдсэн хотын хуультай. Энэ хуулиудаараа өөрсдөө үйл ажиллагаагаа цааш нь бодлого төлөвлөгөө хэрэгжүүлээд явах боломж бүрэн дүүрэн байна гэж үзэж байгаа. За мэдээж одоо
хот байгуулагдахаар эдлбэр газрын асуудал яригдж байгаа. Эдлбэр газар бол засаг захиргааны нэгж нутаг дэвсгэр дээр хил хязгаарт багтаж тодорхойлогдох ёстой учраас ямар нэгэн асуудал энэ хоёр хот дээр байхгүй гэж үзэж байгаа. За Баганга дүүрэг өөрөө дагуул хот болно гэдэг бол Улаанбаатар хотын эрх мэдлийн хүрээнд өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын даргын оруулснаар шийдвэрлээд явах бүрэн боломжтой. Энэ ажлууд бол орон нутагт хийгдэхэд ямар нэгэн гацах саатах асуудал байхгүй. Хамгийн сүүлд энэ байгаа тосгоны захирагчийн эрх үүргийг бүрэн хэрэгжүүлэх, ялангуяа төрийн үйлчлэгийг иргэдэд шуурхаа өргөх, тасралтгүй өргөхтэй холбоотой зохион байгуулалтын асуудлууд байгаа. Энэ зохион байгуулалтыг орон нутаг, аймаг, тухайн хот тосгоны төсөвт суулгаад шийдвэрлээд явах боломж нь нээлттэй байгаа учраас энийг эрх оны төсвүүд дээрээ суулгах асуудал